За сайн байцгаана уу? Өнөөдөр хэсгийн мэдээлжүүлгийн мэм бацийн талаар ярилцах болно. За түүнээс өмнө өвдөлтийн талаар ярилцъя. Өвдөлт гэдэг бол өдөөгч хүчин зүйлийн эсрэг бие махбодыг үзүүлж буй хариу урвал бөгөөд өвдөлтийг хамгийн анх Гиппократ тэмдэглэсэн байдаг юм байна. Тэрээр өвдөлт мэдээгүйжүүлэг, өвдөлтийг мэдрэхгүй байх талаар тэмдэглэсэн байдаг боловч өвдөлтийг тодорхойлохдоо тэрээр бие махбодын шингэний тэнцвэргүй байдал нөр өвдөлт юм а гэж тодорхойлсон нь буруу тодорхойлолт байжээ гэж тооцогддог байна. Харин 17 дугаар зууны үед Францын философч Рене Декарте гэдэг энэ хүн 1644 онд мэдрэлийн эсүүдийн эмгэг нь өөрөө өвдөлт юм а гэж тодорхойлсон хамгийн анхны тодорхойлолт гэж тооцогддог байна. Тэгэхээр өвдөлтөөс одоо хүртэл эмнэлзүүд хэсгийн мэдээлжүүлгийн эмийн бацыг хэрэглэх хүртэлх энэ хугацаа бол маш урт хугацааны түүх байдаг юм байна. Дээрх зураг дээр харагдаж байгаачлан 19-р зууны хүртэл бол мэдээгүйжүүлэггүйгээр хаалгаа хийгддэг байсан гэж үздэг. 1846 онд Мортон ууршуулагчийг нээснээс хойш мэдээгүйжүүлэгдээр хаалгаа хийгддэг гэж үздэг ба үүнээс 40 жилийн дараагаар хэсгийн мэдээгүйжүүлгийн байцыг эмнэлзүүд хэрэглэсэн байна. Энэ хүртэлх түүх бол нэлээд удаан урт хугацааны хэдэн зуун жилийн түүх байдаг юм байна. Үүний эхлэл нь Өмнөд Америкт ургадаг тухайн уугуул иргэд нь өөрсдөө зажилж хэрэглэдэг энэ кокаины навчууд юм байна. Уугуул иргэд бол тухайн навчийг сэтгэл санааг сайхан болгодог, хоолны зуршил бууруулдаг, уруул мдээгүй болгодог гэх мэтчлэнгээр хэрэглэдэг байсан байна. Харин 15 дугаар зууны үед бол Франческо Пизарро гэдэг энэ хүн хамгийн анх Өмнөд Америкийн уугуул иргэдийн хэрэглэдэг энэ хүн навч нь хүнийг хөөрөлд оруулдаг юм байна. Нөгөө талаар хоолны зуршил бууруулдаг юм байна гэж анх тэмдэглэл бичсэн байдаг ба Бернардо Кобо гэдэг энэ хүн 60 жилийн хугацаанд Өмнөд Америкт амьдрахдаа Del Nuevo Mundo гэдэг энэ хүү тэмдэглэлийг бичсэн байдаг. Энэ нь өөрөө 43 бүлэг бүхий тэмдэглэл байдаг ба түүн донд кокаины навчийг зажилсны дараагаар миний шүдний өвчин арилсан гэж тэмдэглэсэн байдаг нь хамгийн анхны хэсгийн мэдээлжүүлгийн байцын тэмдэглэл гэж одоо хүртэл тооцогддог нь сонирхолтой нэг баримт байдаг байна. Одоо хүртэл бол яг хэсгийн мэдээлжүүлгийн байцыг эрт дээр үеэс хэрэгжилж байжээ гэсэн нотлохоонууд олцсоор байгаа. Өмнөд Америкийн нутаг дэвсгэрээс олдсон гавлын ясан дээр зөв дугуй хэлбэр бүхий нүх байгаа нь энэ тухайн үеийн мэс засалч нар кокаины навчийг зажлаад тухайн хэсэг газар мэдээ алдуулах нөлөөнд хагалгаа төсцөл хийгдэг байсан гэсэн нотлохоонууд олцсоор байгаа байна. Үүний зэрэгцээ 19 дугаар зууны үед бол Ангела Мариани гэдэг энэ хүн өөрөө хиймч хүн. Тухайн үедээ өөрийнхөө хувийн хүлэмжинд кокаиныг тарьж ургуулад алкогоолтой хольж энэхүү Винтоник Мариани гэдэг вайныг гаргаж авсан байдаг. Энэ вайн нь болохоор тухайн Европын хамгийн алдартай Сэхэтэн гэсэн хүмүүс хамгийн хэрэгэлдэг тухайн үеийн хэрэглээ байсан гэж үздэг байна. Тэр энэхүү Винтоник Мариани дээр тэмдэглэсэн зүйл нэг сонирхолтой. Хоолны дараа болон өдгийн цайны дараа, хоолны дараа хэрэглэх нь зүйтэй. За мөн хүүхдэд хагас тунгаар хэрэглэж болно гэж тэмдэглэл бичсэн байдаг нь их сонирхолтой бас нэг баримт байна. 18 дугаар зууны үед Джон Темпертон гэдэг энэ хүн өөрөө эмзүүч, тухайн үед бол морфин донтогч хүн байсан байна. Энэ хүн бол өөрөө Винтоник Марианыг маш ихээр хэрэглэдэг. Гэхдээ тухайн нутаг дэвсгэрт нь бол архины хэрэглээг хориглоод эхэлснээс хойш тэрээр кокаинд бол ус хэрэглээд амтгүй байсан учраас кола надыг хольж одоогийн Кока-Колаг үүсгэн байгуулсан гэж үздэг байна. Энэ Джон Темпертоны энэ хүү хөшөө бол Атлантагийн Жоржиа мужид яг энэ хөшөө байдаг. Тэгээд 1929 оноос эхлээд одоогийн бидний хэрэглэдэг Кока-Коланд бол кокаин агуулгагүй байдаг болсон байна. Маш олон кокаины навчийг шинжлэх ухаан хэмжүүд бол эмзэгчүүд ингээ өөрсдөө нээгээд түүний зэрэгцээ бол ангаах ухаанд бас том нээлтүүд болж исэн. Энэ нь болохоор Sigmund Freud гэдэг энэ хүн, Karl Kohler гэдэг энэ хоёр хүн болохоор зэрэг хоорондоо сайн найзууд. Freud бол өөрөө кокаин гэж өөрөө нэрлээд дээрээс нь маш олон судалгаануудыг хийсэн байдаг боловч энэ бүхнийг орхиод их нэртэйгээ амьдрахаар явсан гэж тэмдэглэсэн байна. Гэтэл
Карл Голлер гэдэг хүн одоо Фрейдийн тэрхүү олон судалгаануудыг аваад амьтад дээр мөн судлаад за хамгийн анх 140 жилийн өмнө хүн дээр бол энэ кокаиныг хэрэглэж хэсгийн мэдээгүйжүүлэг бүхий хагалгаа хийсэн байдаг гэж үздэг. Тэрээр 26 настай нүдний мэс тасалж байсан бөгөөд одоо бол кокаины эцэг гэж нэрлэгддэг юм байна. Одоо химийн бүтцийн хувьд бол хэсгийн мэдээгүйжүүлгийн эмийн бодис нь aromatic part буюу тосон тусамтгай хэсэг, амино групп буюу тосон тусамтгай хэсэг гэсэн үндсэн хоёр хэсэгтэй түүний хооронд ямар холбоогоор холбогдож байгаас шалтгаалan эфирийн бүлэг болон амидын бүлэг гэж хоёр бүлэгт хуваадаг байна. За эфирийн бүлэг бол хоорондоо метилийн холбоор холбогддог гэж үздэг бөгөөд эфирийн бүлэгт прокаин, холропокаин, тетракаин, кокаин гэсэн эмийн бодисууд ордог. Харин 1948 онд бол хамгийн анхны лидокаиныг гаргаж авсан буюу амийн бүлгийн хамгийн анхны эмийн бодисыг гаргаж авсан байдаг бөгөөд энэ дэлгэний эсийн микросомд задрал явагддаг учраас харшил төрүүлэх чанар нь бага байсан бөгөөд одоогийн хэсгийн мэдээгүйжүүлгийн бодисын алтан стандарт гэж нэрлэгддэг байна. Харин одоогийн бидний эргэлдэг бопивокаин, ропивокаин бол нэлээд 1900-аад оны үед нэлээд сүүлд нэгдсэн байдаг юм байна. За амидын бүлэгт бол лидокаин, мепивокаин, бопивокаин, этидокаин, проликаин тэгээд ропивокаин ордог байх нь. Эдгээр одоо амидын бүлгийн эмүүд нь бол клиникт хамгийн хэрэглэгддэг гэж үздэг. За фармакодинамикийн хувьд мэдрэлийн эсийн мембраны гадна потенциал бол хасах 90 мл байдаг гэж үздэг бөгөөд үүлэн потенциалын тусламжтайгаар буюу деполяризац, реполяризацийн тусламжтайгаар мэдээлэл дамждаг. Харин хэсгийн мэдээгүйжүүлгийн эмийн бодис бол өөрөө натрийн ионыг блоклох замаар буюу натрийн ионы урсгалыг блоклох замаар деполяризац явуулахгүй байж мэдээ хатуулах нөлөө үзүүлдэг гэсэн үг. За натрийн ионы суваг өөрөө альфа болон бета гэсэн үндсэн хоёр дэд нэгжтэй байдаг. Энэхүү альфа болон бета нэгжүүд дээр бол тодорхой хэмжээгээр бусад төрлийн хорууд, дээрээс нь амьтдын хорууд, хилэнцгийн хор зэрэг нь үүлэн потенциалыг буюу деполяризацийг саатуулах замаар хоруу чанар нөлөө үзүүлдэг гэж үздэг. Натрийн ионы суваг бол өөрөө үндсэн 4 доментэй. Нэг домен дотроо 6 дэд нэгжтэй байдаг. Энэ 6 дэд нэгжийн 6 дахь дээр нь хэсгийн мэдээгүйжүүлгийн эмийн бодис хориг үүсгэснээрээ натрийн ионы урсгалыг саатуулах нөлөө үзүүлдэг байна. За физик химийн хүчин зүйлийн хувьд маш олон зүйлүүд байдаг бөгөөд тухайн эмийн үйлдэлийн эхлэх хугацаа, үйлдэлийн хүч зэрэгтэй хамааралтай байдаг байна. Хамгийн ихэнд бол иончлогдох чанар гэж байгаа. Иончлогдох чанар нь өөрөө бага байх тусам үйлдэлийн эхлэх хугацаатай шууд хамааралтай байдаг байна. Буюу үйлдэлийн эхлэх хугацаа хурдан байдаг. За хүчит үлдээр ярьдаг Хендерсон Хаслбахын тэгшлэл гэж байгаа. Энэ нь өөрөө тодорхой хэмжээгээр химийн молекул нь хэрхэн иончлогдоод бие махбодод ороод хэрхэн иончлогдгийг илэрхийлдэг томьёо байдаг гэж үздэг байгаа. За хэсгийн мэдээгүйжүүлгийн эмийн бодис бол биед нэвтрээд эсийн гадна бол иончлогдоогүй хэлбэрээр ааш ионтой нэгдэж иончлогдсон хэлбэр болж хувирдаг. Гэхдээ эсийн нэвтрэхдээ бол иончлогдоогүй хэлбэрээр бол нэвтрдэг гэсэн үг. За жишээлбэл эсийн гадна pH 6 байхад тухайн мэдээгүйжүүлгийн эмийн бодис маань 99% нь иончлогддог гэж үзье. Гэтэл үлдсэн 1% нь бол иончлогдоогүй буюу энэ иончлогдоогүй хэлбэр нь эсийн мембранаар чөлөөтэй нэвтэрч чаддаг. Тэгэхээр хэдий чинээ бага молекул нэвтрэн төдий чинээ үйлдэлийн хугацаа удаан байна гэсэн үг. За мөн хэсгийн мэдээгүйжүүлгийн бодис иончлогдоогүй хэлбэр нь нэвтрээд эсийн дотор pH 4-тэй дахин иончлогдох ийм зохицуулгатай байдаг. Тэгэхээр энэ ямар ч ном дээр байдаг тийм ээ тухайн бодисын иончлогдох чанар гэж байгаа. Энэ болгоно тусдаа янз бүр байдаг. За жишээлбэл мепивокаины хувьд бол иончлогдох чанар нь 7.7 байна гэсэн үг. Энэ нь өөрөө иончлогдох чадвар нь 77% байна. Үлдсэн 23% нь иончлогдоогүй хэлбэрээр байна. Эсэд нэвтрэхдээ бол 23 буюу энэ 10-аас хамаагүй их учраас үйлдэл эхлэх хугацаа нь түргэн байна гэх мэтчлэн тайлбарлагддаг байна. За дараагийн чанар бол тосон дуусамтгай чанар. Тосон дуусамтгай чанар хэдий чинээ их байна, төдий чинээ үйлдэлийн хүч их байна. За энэ хэрхэн тайлбарлагддаг вэ гэвэл
одоо буцаад химийн бүтц рүү орно гэсэн үг. Хэсгийн мэдээлжүүлгийн эмийн бодисын тосон дуулсамтгай шин чанартай aromatic ring нь илүү байх тусмаа эсийн одоо мембраны нэвтрэгтэй илүү сайн байдаг бөгөөд үйлдлийн хүч илүү үзүүлнэ гэсэн үг. Яагаад вэ гэхээр эсийн мембраны өөрөө гадна л та липид буюу тосон дуулсамтгай шин чанартай дундаа бол дандаа усан дуулсамтгай шин чанартай байдаг бөгөөд энийг чөлөөтэй нэвтрэгed бол тосон дуулсамтгай чанар нь илүү байх тусмаа үйлдлийн хүч нь илүү сайн байдаг гэсэн үг. За дараагийн шин чанар нь бол одоо уурагтай холбогдох чанар гэж байгаа. За уурагтай холбогдох чанар нь хэдий чинээ сайн байна, төдий чинээ үргэлжлэх хугацаа урт байна. Хэсгийн мэдээлжүүлгийн эмийн байдлын үргэлжлэх хугацаа урт байх нь бол уурагтай холбогдох чанартай хамааралтай байдаг. За энэ яадаг вэ гэхээр хэсгийн мэдээлжүүлгийн эмийн бодис бол анхдагчаар альфа 1 гликопротеин гэдэг уурагтай холбогддог. Хоёр дахьчаар C-нд орохдоо альбумин гэдэг уурагтай холбогдож одоо элиминац буюу ялгаралт явагддаг байна. За хэсгийн мэдээлжүүлгийн эмийн бодис нь эсийн мембраны гадна оршдог энэ альфа 1 гликопротеинтэй холбогдсноороо холбогдох чанар нь их байснараа зэрэгэлдэх натрийн ионыг блоклох нөлөө нь илүү байдаг гэсэн үг. Тэгэхээр төдий чинээ их одоо эсгийн мэдээлжүүлгийн бодис суун төдий чинээ натрийн ионыг блоклох хугацаанд уртсаад одоо үйлдлийн хугацаа нь нэлээд урт байдаг гэсэн үг. За их номнууд дээр одоо физик, химийн шин чанар, формологийн шинжүүд гээд маш олон зүйлийг тайлбарласан байгаа. За эндээс бол хараад одоо шин чанаруудыг ашиглаад аль нь удаан, аль нь хурдан үйлдлийн хугацаа нь их вэ гэдгийг олж уушгаад одоо амархан болж эхэлж байгаа. За прокаины хувьд гэх юм бол иончлогч чадвар нь 9.1 байгаа. Тэгэхээр иончлогдох чадвар хэдий их байна. Одоо үлдсэн иончлогдоогүй хэсэг нь эсийн мембранаар нэвтрэн шүү дээ. Тэгэхээр энэ нь бол илүү бага байх тусмаа одоо үйлдвэрлэх хугацаа нь удаан байна. Тосон дуулсамтгай шин чанар багатай байгаа учраас үйлдлийн хүч нь сул байна. Одоо уурагтай холбогдох чанар бага байгаа учраас одоо үйлдлийн хугацаанд богино байна гэх мэтчлэн ингээд хараад уншдаг гэсэн. За одоо бидний их хөвчлийг хэрэглэдэг ропивакайн байна. Ропивакайн бол 8.1% нь иончлогдох чадвартай байдаг. 81% нь бол иончлогдох чадвартай буюу үлдсэн 1.9 нь бол иончлогдоогүй хэлбэрээр эсэд нэвтэрдэг бөгөөд үйлдлийн эхлэх хугацаа нь бол дунд зэрэг байна гэсэн үг. За тосон дуулсамтгай чанар бол 2.8. Харин одоо уурагтай холбогдох чанар нь 94% байдаг учраас үйлдлийн хугацаа нь нэлээд урт байгаа шалтгаан нь бол энэ уурагтай холбогдох чанар байна гэж үздэг байна. За мөн дараагийн шинж нь болохоор хэсэг газрын нэвчлэлт гэж байгаа. Энэ хэсэг газрын нэвчлэлт гэдэг бол тухайн ялангуяа захын мэдрэлийн хориг дээр илүү яригддаг гэсэн. Захын мэдрэлийн хориг дээр тодорхой хэмжээгээр хэдий чинээ их талбайтай байна, төдий чинээ эхлэх хугацаа нь буурч эхэлдэг байна. Багаснаа гэсэн. За энэ дээр бол захын мэдрэлийн хоригийн үед одоо мэдрэлийн аксонууд нь гадна талдаа мээлийн бүрхүүлтэй. За мээлийн бүрхүүлийн хооронд бол ранвегийн барим гэж байгаа. Энэгээр бол одоо үлийн потенциал явагддаг. За энэ мээлийн бүрхүүлийн гадна талаар эндонерм гэж одоо давхар байгаа. Үүний гадна талаар перинерм гэсэн давхартай. Энэ одоо давхар энэ бүтцийг болохоор нэг багц гэж нэрлээд 500-аас 1000 мэдрэлийн багц нь нийлээд одоо мэдрэлийн ширхэг нь нийлээд нэг багцыг үүсгэдэг байна. За эдгээр багцууд нь нийлээд бол түүний гадна талаар эпинерм гэсэн давхартай ба одоо мэдрэлийн нейрон шит гэдэг эпинерал шитийг бол үүсгэдэг байна. Энэ сумаар заасан нь эпинерал шит. За хэсэг газрын нэвчлэлт гэдэг бол дандаа одоо захын мэдрэлийн хориг дээр илүү яригддаг буюу тухайн хэсэг газар талбай их хэмжээгээр одоо solution буюу ус өмлийг тарина. Төдий чиний одоо эхлэх хугацаа нь удаан байна. За энэ захын мэдрэлийн хориг дээр хэсэг газар тарьж байгаа эмийн бодисон дээр бол диффуз гэдэг ойлголт байгаа. Энэ диффуз бол ерөөсөө концентрацийн зөрүү байдаг. Тухайн одоо ус өмлөлт одоо их концентрацтай байгаад мэдрэлийн одоо нэг эпинерал шит гэж байгаа. Энэ шитийн төв хэсэг рүү ороход бол концентрацийн зөрүүгээр буюу ихээс бага руу шилжих замаар нэвчдэг гэсэн үг байна. За энэ одоо түрүүний энэ эпинерал шит гэдэг юм бүхэл харагдаж байна. Үүний гадна талын болохоор зэрэг мандал бандалс гэж нэрлээд за төв хэсэгт нь болохоор зэрэг яг төвийн мэдрэлийн ширхгүүд байдгаа гэж үздэг. Тэгэхээр тухайн хэсэг газар бид нэр хэсгийн мэдээлжүүлгийн эмийн бодис тарихад
хамгийн зах хэсэг нь бол төрүүлээд концентрацтай хангалттай концентрацтай болдог гэсэн үг. Харин удаанаар төв хэсэг руугаа одоо хэсгийн мэдээлжүүлийн байдлаас нэвчдэг гэсэн үг. Тэгэхээр 100% бид нар захын мэдрэлийн хориг үүсэг яа гэх юм бол хангалттай эзлэгүн хэрэгтэй. Дараа нь хангалттай концентрац хэрэгтэй гэдэг байна. За бас нэг зүйл бол ерөөсөө эфирийн бүлгийн эмийг захын мэдрэлийн хоригд хэрэгэлдэггүй. Яагаад хэрэгэлдэггүй вэ гэхээр эфирийн бүлгийн эм өөрөө одоо гидролизд замдаа орчдөг гэсэн үг. Энэ нь болохоор сивингийн псевдохолинестераза гэдэг ферментийн нөлөөгөөр задардаг учраас маш амархан гидролизд ороод одоо ферментийн нөлөөгөөр задардаг учраас яг энэ төвийн мэдрэлийн ширхүүдэд хангалттай мэдрэлийн хориг үүсгдэг учраас дандаа амидын бүлгийн эмийг хэрэгэлдэг байна. За мэдрэлийн ширхгүүд нь өөрөө анатомийн хувьд A, B, C гэсэн үндсэн 3 одоо тайпд хуваагддаг. За A болон B одоо мэдрэлийн ширхгүүд бол милийн бүрхүүлтэй. За A фибр нь болохоор альфа, бета, гамма, дельта гэсэн үндсэн саб юнитүүдтэй байдаг гэж хуваагддаг. Харин C фибр нь бол милийн бүрхүүлгүй байдаг бөгөөд эдгээр нь милийн бүрхүүлээс хамаарат тодорхой хэмжээгээр диаметрийн хувьд ялгаатай байдаг. За тэгэхээр энэ одоо жишээлбэл A одоо альфа мэдрэлийн ширхгийг бол одоо хөдөлгөөний мэдрэгөө хүрэлцэхүйг бол хариуцдаг гэж үздэг. Тэгэхээр тус тусдаа өөр өөр ингэсэн одоо хариуцдаг одоо үүрэгтэй байдаг. Тэгэхээр мэдрэлийн одоо ширхгүүдийн хоргийн ялгаа гэдэг нь юу вэ гэхээр A6 дээр бол тухайн мэдрэлийн ширхэг нь милийн бүрхүүлгүй учраас милийн бүрхүүлгүй байх тусмаа үүлийн потенциал айгүй удаан явагдана гэсэн үг. Харин милийн бүрхүүлтэй байхаараа одоо ранвейгийн баримт дамжаад маш хурдан үүлийн потенциал явагддаг. Тэгэхээр хэсгийн мэдээлжүүлэхийн бодисыг бид нэр захын мэдрэлийн хориг юм уу эсвэл усны хүндийг тарьсан тохиолдолд энэ ранвейгийн баримаар дамжаад буюу милийн бүрхүүлтэй илүү хурдан байх, аль нь илүү удаан байх гэх мэтчлэн энэ хоригийн ялгаа гардаг гэсэн үг. За тэгэхээр эдгээр шин чанар дээр нь үндэслээд мэдээ алдах дараа л гэж байгаа. За хамгийн түрүүнд болохоор энэ симпатик блок буюу симпатик блок болсонтой холбоотойгоор захын судас тэлээд тухайн хүнд одоо спинал юм уу хэсэг газар тарихад болохоор бүлээн оргих мэдрэмж төрж байгаа нь симпатик блок болсонтой холбоотойгоор захын судаснууд тэлээд бүлээн оргих мэдрэмж өгч байна. За харин дараа нь өвдөлт температурыг хариуцдаг одоо мэдрэлийн ширхгүүдийг блокод баснараа өвдөлт болон температур арилж эхэлдэг. Дараа нь мэдрэх үе, дарах, хөдөлгөөн, хамгийн сүүлд үений хөдөлгөөнүүд бол дарангуйлагдаж эхэлдэг ба энэ дарааллын хувьд бол зангилааны өмнөх B фибр бол симпатик блок, C фибр нь температур, тэгээд хатгах, хүрэлцэхгүй зэрэг нь болохоор тодорхой хугацаа шаардлагатай. Яагаад тэгэхээр одоо хамгийн төв тэр core fibers буюу яг төв хэсэг руугаа хүрэхэд хангалттай концентрац тодорхой хэмжээгээр хугацаа шаардлагатай байдаг байна. За хэсгийн мэдээлжүүлэхийн эмийн байцыг зөвхөн захын мэдрэлийн хоригт хэрэглэхгүй, спинал, эпидурал маш олон үед хэрэглэж болно, мөн суцаарч хэрэглэж болно. Спиналийн үед бол ерөөсөө тархи нуусны шингэн яригдж эхэлнэ. Энэ дээр бол тархи нуусны шингэн гэдэг бол субарахноид зайн тунгалаг шингэн. Насан туршидчдийн нийт эзлэх нь бол нэг 100-аас 150 мл орчим байдаг. Өдөрт нэг 3-аас 4 удаа дахин шинжлэгдэж байдаг гэж үздэг. Үүний одоо 90% нь бол ус. За тархи нуусны шингэний өөрийн хувийн жим бол 1000-3-аас 1000-9 байдаг гэж үздэг. Гэхдээ энэ шинж дээр нь үндэслээд хэсгийн мэдээлжүүлэхийн эмийн бодисыг изобар буюу тархи нуусны шингэтэй хувийн жингийн хувьд ижил 1000-3-аас 1000-8. Гипобар буюу тархи нуусны шингэндээ одоо шингэний жингийн хувьд бол бага буюу 1000-3-аас бага. Харин гипербарик буюу тархи нуусны шингэнээс хувийн жингийн хувьд их илүү хүнд гэхээрээ 1000-9-өөс дээш байдаг гэсэн үг. Тэгэхээр одоо спиналийн үед бид нэр ойролцоогоор одоо L3-аас L4-ийн түвшинд хатгаж ийн гэж үзэхэд яг изобар уусмал бол яг тухайн хэсэгтээ тархалт нь явагддаг гэсэн үг. Ялангуяа энэ S3-аас T5-ийн хооронд ингээд тархалт явагдаж байна. Гэтэл гипербарик гэхээрээ одоо хүндийн жингийн дагуу гэсэн үг. Илүү хүнд байгаа учраас яг хамгийн одоо
татах хүчний дагуу доошоогоо илүү одоо тархина гэсэн. Тэгэхээр энэ тархалтын хувьд ялгаатай байдлыг энд харуулж байна. Тэгэхээр хэсгийн мэдээлжүүлгийн бацийн спинал тарихтаа одоо хангалттай блок үүсэх үү, хаана үүсэх үү гэдгээс хамаарат энэ одоо орыг хөдөлгдөг шалтгаан энэ ахны. Гэхдээ хэсгийн мэдээлжүүлгийн бацийн гипербарик байна уу, изобарик байна уу гэдгээс үл хамааран хугацааны хувьд яг ижилхэн байна. За жишээлбэл буфивакаины гипербарик буюу 0.75%-ийн одоо 6-аас 15 мг уусмал нь хугацааны хувьд бол 90-150 минут байхад изобарик уусмал нь мөн адил 90-150 минут байна гэдгийг харна. Фармакокинетикийн хувьд нэвчилт болон тархалтын хувьд бол хэсгийн мэдээлжүүлгийн эмийн бацийг одоо суцаар авч болтгүй гэж бас байгаа. За ялангуяа клиникт хамгийн хэрэгэлдэг нь лидокаин. Лидокаиныг суцанд тарьсан тохиолдолд одоо цусан хангамж хамгийн сайтай хэсэг рүү буюу тарих, миокард, уушиг, элхэнд бол маш хурдан нэвчдэг гэсэн үг. Харин үн дараагаар өөхөн эд булчин зэрэг удаан нэвчдэг зай руу одоо тэнцвэржих механизм бол явагддаг. Суцаар тарьсан тохиолдолд бид нар ялангуяа цусан хангамж хамгийн сайтай эрэхтэнд хамгийн түрүүнд очдог гэсэн үг. Тэгэхээр суцаар лидокаиныг авахд хамгийн түрүүнд бол цагаан мөгөрсө олон салс дээр очдог бахна. Мэдрэлийн блокыг үлдээдэг бол үүсгдэг бахнэ. За тэгэхээр хэрхэн одоо хурдаар нь бид энэ дээр бол илэрхийлсэн байгаа. Арьсан доор дээд мэдрэлийн хоргоо, тэгээд нусны гадны хөндий, хариу завсар болон цагаан мөгөрсө хоолой салт гэх мэтчлэн хамгийн удаанаас нь хурдан руу бол дугаарсан байна. За цахим мэдрэлийн хоргийн хувьд бол нэлээд олон давхаргуудыг одоо нэвчиж яг төв өсөгт орчиж байгаа мэдрэлийн ширхгүүдийг бол хангалттай хэмжээгээр одоо цахим мэдрэлийн хориг үүсэх шаардлага гардаг. Гэтэл бид нар яг арьсан доор байгаа энэ мэдрэлүүд бол өөрөө тийм олон давхарга байхгүй нэмгэн байдаг. Тэрнтэй холбоотойгоор хэсгийн мэдээлжүүлгийн эмийн бацыг тарихад энэ хэсэгт бол тодорхой хэмжээгээр одоо нэвчилтүүд нь аюу удаан явагдахгүйгээр маш түргэн явагддаг шалтгаан нь бол эдгээр нь маш нарийнхан тэгээд олон давхаргагүй байдагтай холбоотой бас байдаг юм байна. За бян хүртэхүйн хувьд эфирийн бүлэг бол өөрөө севингийн псевдохолинестераза гэдэг ферментийн нөлөөгөөр задардаг. Бодисын солилцааны эцсийн бүтээгдэхүүн нь параамин бензоины хүчил байдаг. Энэ нь өөрөө харшил төрүүлэгчийн чанартай байдаг учраас эфирийн бүлгийг хэрэглэсэнтэй холбоотойгоор харшлын эрсдэл нэмэгддэг гэсэн үг. За сүгцний холин бол өөрөө псевдохолинестераза гэдэг ферментийн нөлөөгөөр задардаг. Тэгэхээр энэ псевдохолинестераза гэдэг фермент багтай эсвэл атипикл маягийн псевдохолинестераза байдаг хүмүүст бол маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр эфирийн бүлгийн эсгийн мэдээлжүүлгийн бацыг хэрэглэх, дээрээс нь хамт сүгцний холиныг хэрэглэхдээ анхаарах ёстой гэдэг санааг энд илэрхийлж байна. За эфирийн бүлэг бол ерөнхийдөө элимнаас буюу ялгарлан шээсээр ялгардаг байна. За харин амьдын бүлэг бол өөрөө заавал илэгний эсийн микросомд очиж задардаг. За тийм учраас харьцангуй илэгний дутагдaltaй, эсвэл зүрхний дутагдaltaй хаасаа 3-аас 5 хүмүүст бол энэ амьдын бүлгийн эмийн бодис бол харьцангуй эсрэг заалтуулж өгдөг. За хэрвээ цуснд задрал явагдахгүйгээр цуснд хоримтлал үүсэх юм бол ялангуяа бриликаины хувьд их хэмжээгээр концентрацтай байгаа үед бол мед гемоглобин болох эрсдлийг улам нэмэгдүүлдэг гэж үздэг байна. За эдгээр амьдын бүлгийн эмийн бодисууд бол нэлээд хагас задралын хугацаа удаан ойролцоогоор 5-аас 10% нь онцлогдоогүй хэлбэрээр шээсээр ялгардаг гэж үздэг. За энэ дэр харагдаж байгаачлан прокаины хагас задралын хугацаа 0.1 байна тийм ээ. Энэ нь хагас задралын хугацаа псевдохолинестераза гэдэг ферментийн нөлөөгөөр задарчдаг учраас энэ хагас задралын хугацаа богино байхад лидокаин, демипивакаин гэсэн эмийн бодисууд бол хагас задралын хугацаа удаан байдаг нь илэгний эсэд задрал явагдахтай холбоотой байна. За тэгэхээр хэсгийн мэдээгүйжүүлгийн эмийн бодис эргэн шимэгдэх гэж байгаа. Энэ нь түрүүний ярьсанчлан диффузийн механизм байдаг байна. Тухайн эмийн бодисыг бид нар ингээд тарьлаа. Тарьсны дараагаар захад бол их концентрацтай байгаа. Төв рүүгээ
концентрацийн зөрүүгээр энэ төвдөө их концентрацтай болж эхэлнэ. Эргээд захад одоо бага концентрацтай болоход төвөөсөө зах руу явах зарчмаар эргэн шимэгдэх процесс явагдаж одоо ялгарлын процессыг бол үргэлжилдэг байна. За нэмэлт эмийн бодисын хувьд бол хэсгийн мэдэгжүүлэх эмийн бодисон дээр тодорхой хэмжээгээр одоо эпинефринийг, опоидыг, фенилефренийг, натрийн бикарбонатуудыг нэмж болдог юм байна. Тэгснээрээ одоо үйлдэлийн хүч болон үргэлжлэх хугацааг илүү уртсгадаг гэсэн үг. Үргэлжлэх хугацааг уртсгах нь хүчийг нэмэгдүүлнэ. Тэгэхээр хэсгийн мэдэгжүүлэхийн эмийн бодис нь одоо түрүүний одоо яончлогдох чадвар хэр байгаа, дээрээс нь уургатай холбогдох чадвар хэр байгаа гэдгээс хамаарат одоо богино үүдэлтэй, дунд үүдэлтэй, урт үүдэлтэй гэж байгаа. Үйлдэлийн хугацааны хувьд богино үүдэлтэй эмүүдэд энэ нэмэлт эмийн бодис буюу эпинефринийг, опоидыг, фенилефренийг нэмэх нь өөрөө эмнэлзүүд ач холбогдолтой гэж бичсэн байдаг байна. За жишээлбэл одоо бупивакайн болон ропивакайн дээр бол маш өөрөө урт хугацааны үйлдэлтэй учраас бид нар нэмэх шаардлагагүй. Лидокаин эсвэл мепивакайн дээр нэмж болно. За одоо энэ хэсгийн мэдэгжүүлэхийн бодис өөрөө сус суур. Тэгээд нэмэлт эмийн бодисыг хийхэд бол илүү хүчлэг болгож үйлдлийн хугацааг нь уртсгадаг гэдэг бас онол байдаг юм байна. Тэр нь болохоор жишээлбэл нэмэлт эмийн бодис байхгүй хэсгийн мэдэгжүүлэхийн бодисын pH нь бол таарам 5-аас 7 байдаг. Гэтэл бие махбод бол өөрөө бөөрийн систем ажиллаад маш хурдан үйлдлийн хугацаа нь эхэлдэг гэсэн үг. За мөн үргэлжлэх хугацаа нь бол богино байдаг. Гэтэл эдгээр эмийн бодисуудыг хийснээрээ pH-ыг нь илүү хүчлэг болгоод одоо бөөрийн систем ажиллахыг нь удаан болгоод үйлдлийн хугацаа нь илүү удаан болдгоо гэж бас бичсэн байна. За тэгэхээр бид нар захын мэдрэлийн хориг ялангуяа их тун авж байгаа үедээ хэсгийн мэдэгжүүлэхийн бодисын дээд тун гэдэг зүйлийг мэдж явах хэрэгтэй. Тэр нь бол 2% лидокаин нь одоо дээд тун бол килограмм-жиндээ 4.5 байдаг байна. Энэ бол яг өдрийн дээд тун. Харин одоо 0.5%-ийн ропивакайн бол килограмм-жиндээ 3-аар тооцож өдрийн тун дээд тунгаар нь тооцно гэсэн үг. Яагаад тэгэхээр энийг ялангуяа эпидуралт дээрээс нь одоо захын мэдрэлийн хоригуудад ихээр хэрэгэлдэг учраас үүний өдрийн дээд тун тухайн хүний килограмм-жинд нь тооцож бодож явах хэрэгтэй байна. Мөн одоо хэсгийн мэдэгжүүлэхийн бодисын гол төлөөлөгч болох бупивакайн байгаа. Энэ бол өөрөө D болон S изомер гэсэн изомер үүдтэй. Бупивакайны S изомер нь өөрөө ропивакайн. Бупивакайн бол ялангуяа илэгний эсийн микросомд очиж задрахтаа илүү хоруу чанартай гэж үздэг. Тэгэхээр ропивакайн бол энэ бупивакайнтай харьцуулахад үйлдлийн хүчин 40%-аар бага. Дээрээс нь илэгний эсэд үзүүлэх хоруу нөлөө нь илүү бага байдаг учраас эмнэлзүүд бол одоо ропивакайныг хэрэглэхийг зөвлөдөг байна. За мепивакайн бол ихэвчлэн илүү эпидуралт илүү хэрэглэдэг. Гэхдээ номнууд дээр тэмдэглэхдээ хэсгийн мэдэгжүүлэг мөн спинат бол аль аль нь хэрэглэж болно гэж бичдэг. За дээрх үснэгтэн дээр харагдаж байгаачлан одоо мепивакайн, бупивакайн, ропивакайныг бол локал дээр тэгээд захад захын мэдрэлийн хоригуудад тэгээд эпидурал болон спинал аль аль нь хэрэглэж болно. Гэхдээ эдгээр эмийн бодисууд тухайн одоо орны үйлдвэрлэгч компани зааврын дагуу хэрэглэдэг байна. Хэсгийн мэдэгжүүлэхийн эмийн бодисын эсрэг заалт гэж байгаа. За хэсгийн мэдэгжүүлэхийн эмийн бодисоос гаршилтай эсвэл бисульфатаас гаршилтай болвол энэ туйлын заалт болж өгнө. Тэгэхээр бүх төрлийн хэсгийн мэдэгжүүлэхийн эмийн бодисыг хэрэглэхгүй. Гэхдээ одоо альтернатив сонголт нь бол амидын бүлгийн хэсгийн мэдэгжүүлэхийн сорил тавьж агаад хийж болох юм. За мөн одоо atypical pseudoholинстераза, метгемоглобинтэй нөхцөлд бол ямар нэгэн байдлаар эфирийн бүлгийн хэсгийн мэдэгжүүлэхийн бодисыг хэрэглэхгүй. Приликайныг бас хэрэглэхгүй. Харин одоо альтернатив сонголт нь бол амидын бүлэг байдаг байна. За илэгний дутагдaltaй АСА 3-аас 4, бөөрийн дутагдaltaй 3-аас 4 байгаа тохиолдолд одоо амидын бүлгийн эмийн бодисыг хэрэглэдэггүй. Илэгний дутагдaltaй тохиолдолд одоо илэгний эсийн задралт явагддагаараа амидын бүлгийг хэрэглэхгүйгээр эфирийн бүлгийг бол бас нөгөө сонголт нээж болно.
Харин хоёулаа бөөрөөр ялгардаг учраас бөөрийн дутагдaltaй байгаа тохиолдолд энэ бас харьцангуй заалт болж өгнө. Одоо өөр байдлаар бол мэдээ алдуулах аргуудыг хэрэгжилж болох юм аа. За зүрхний дутагдaltaй аса 3-аас 4, за гипертиреодизмтэй байгаа хүмүүст бол одоо суд загшаах эми концентрац буюу нэмэлт эмийн бодисыг хэрэглэхдээ суд загшаах эмиудын концентрацийг өндөр хэрэглэхгүй байх хэрэгтэй гэж зөвлөдөг байна. Хэсгийн мэдээлжүүлгийн эмийн бодис дээр эпинефринийг нэмэхдээ 1-200 мянган харьцаа нь өөрөө дээд тун болж өгөх юм а гэж одоо өөр сонголтод бичсэн байна. Хэсгийн мэдээлжүүлгийн эмийн бодисд нь одоо эргэтэн системд хэрхэн нөлөө үзүүлдэг вэ? За ялангуяа хэсгийн мэдээлжүүлгийн бодисын тун хэтрэгсэн тохиолдолд төв мэдрэлийн системд илүү нөлөө үзүүлдэг юм байна. За нэгдүгээр өвдөл намдаах нөлөө үзүүлдэг байна. Хэсгийн мэдээлжүүлгийн бодис нь өвдөлтийн хариу урвалын босхийг өндөр болгох замаар өвдөлт намдаах үйлдэл үзүүлдэг. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор 1940-50 оны хооронд бол прокаин буюу одоогоор навокаиныг килограмм-д 4 мг-аар тооцоож архаг өвдөлт намдаах зорилгоор хэрэглэдэг байсан байна. Яг зочмог өвдөлтийн үед бол энэ одоо дэлхийд бол төдийлөн тохиромжтой бол биш. Одоо дараагийн үйлдэл бол хөөрөл үүсгэх. Хөөрөл үүсгэн гэдэг маань энэ нөгөө Өмнөд Америкийн угал иргэдтэй холбоотойгоор хэрэгэлдэг. Энэ нь хөөрөл үүсгдэг. Одоо 19-р зуунд бол William Stuart Halsted гэдэг энэ хүн өөрөө мэдслийн эмч, кокаиныг судлаач байсан. Тэгээ кокаиныг судалж явах явцдаа маш олон хүнд энэ кокаины эмийн бодисыг суцаар хэрэглээд маш их донтолтыг үүсгэсэн, хөөрөл маш их үүсгэж байсан гэсэн тэмдэглэлүүд байна. Тэгэхээр эдгээр эмийн бодисууд нь өвдөл намдаах үйлдэл үзүүлдэг, хөөрөл одоо үүсгдэг байх нэ. Мэдээлжүүлгийн эмийн бодис бол одоо тархи цусны хоригоор бол шууд нэвтэрдэг. Бага тунгаар, эмчилгээний тунгаар бол хортой нөлөө үзүүлдэггүй. Хэрвээ тун хэтэрсэн тохиолдолд төв мэдрэлийн систем бол дарангуулах нөлөө мөн таталт өгдөг онцлогтой. Тэгэхээр нөгөө бид нэр захын мэдрэлийн хориг эпидурал хэсгийн мэдээлжүүлгийн бодисыг хэрэглэж байхдаа тодорхой хэмжээгээр дээд тунг тооцдог. Тэгэхээр килограмм-д нь өдрийн тунг нь ямар байгаа гэдгээс шалтгаалаад дээд тунг тооцоод түүнээс дээш явах юм бол төв мэдрэлийн системийг дарангуулах, таталт өгөх нөлөө байгаа гэдгийг санаж авах хэрэгтэй. За яг хуу таталтаа өгж байгаа тохиолдолд таталтын өмнөх үе болон таталтын дараах гэж үндсэн 2 үетэй байдаг. Таталтын өмнөх үедээ илрэх шинж тэмдэг нь хил тултрах, чичрүүлэх, тэгээд булчин татуулзах, толгой эргэх, нүд бүрэлцэх, баримжаа алдагдах, за дээрээс нь чих шуугих, хил мдээгүй болох, арьс халуун бүлээн мэдрэмж өгөх, ухаан санааны байдал муудах гэх мэтчлэн шинжүүд нь өөрөө таталтын өмнөх үеийн шинжүүд байна. Харин таталтын үедээ үүний дараагаар таталтын одоо үе эхэлдэг. Энэ таталтын үргэлжлэх хугацаа бол өөрөө тухайн цусан дахь хэсгийн мэдээлжүүлгийн бодисын концентрац хэдий ч нэ их байна, төдий ч нэ үргэлжлэх хугацаа урт байдаг. Харин энэ үргэлжлэх хугацаа хэсгийн мэдээлжүүлгийн бодисын цусан дахь концентрац нь цусан дахь парцель даралтай бол уруу хамааралтай байдаг гэж үздэг. Одоо хэдий ч нэ CO2-ийн хэмжээ парцель даралт ихсэн, төдий ч нэ таталтын үргэлжлэх хугацаа богиносож цусан дахь одоо хэсгийн мэдээлжүүлгийн өндөр концентрац буурдаг гэж үздэг байна. За тэгэхээр гэхдээ хэсгийн мэдээлжүүлгийн бодисын өөрөө одоо шалтгаан таталт үүсэж байгаа нь өөрөө аяндаа тавигддаг. Яагаад вэ гэхээр зүрх судасны систем харьцангуй дарангуулагдаагүй. Үүнтэй холбоотой бүх шатанд эмийн задрал, био, хүртгүй, ялгарл явагцаар байгаа учраас цусан дахь концентрац буурна. Тийм учраас таталт бол өөрөө аяндаа тавигддаг. Ойролцоогоор 1 минут гэж бичигдсэн байдаг юм байна. Гэхдээ энэ таталт үргэлжлэх одоо хугацаа уртсаад байгаа шалтгаануудын нэг нь юу вэ гэхээр таталтын үргэлжлэх хугацааг уртасгагч одоо хүчин зүйл нь тархины одоо цусан хангамж ихсэж байна, улам ихснэ. Нөгөө талаар тархины бодисын солилцааны ихсэлт нь одоо үргэлжлэх хугацааг уртсгах нөлөө үзүүлээд байна гэж одоо авч үздэг байна. За яг хөө зүрх судасны систем болвол төв мэдрэлийн системтэй харьцуулахад харьцангуй төсвөртэй. Хэрвээ цусан дахь концентрац хэсгийн мэдээлжүүлгийн эмийн бодисын цусан дахь концентрац
ихсэх юм бол төв мэдрэлийн систем төрүүлээд дарангуулагддаг гэсэн үг. За үргэлжлүүлээд зүрх судасны систем дарангуулаад эхлэх үед бол хэсгийн мэдээлжүүлгийн эмийн бодис бол зүрхний эсүүдийн деполяризацийг деполяризац бол бууруулах нөлөө үзүүлдэг гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор зүрхний дамжуулах систем болон агшлан дарангуулах нөлөө үзүүлдэг. Тэгэхээр зүрх судасны системийг дарангуултлаа маш өндөр концентрацтай байгаа тохиолдолд зүрх судасны системийг дарангуулдаг гэж үздэг. За энэ дарангуулдаг нөлөөг ашиглаад ялангуяа ховдлын тахикардийн үед эмчилгээний зорилгоор миллилитртэй 1.8-аас 6 микрограмм бүрхий лидокаиныг хэрэгэлдэг. Эмчилгээний зорилгоор ховдлын тахикардийн осон үедээ. За суцаар бол минутанд 25-аас 50 мг байхаар минутанд болюс хийдэг бахан байна. Тэгэхээр 2-оос 3 минут бол 50-аас 100 мг-ыг бол хийдэг. Харин дараагийн 3-аас 5 минут тутамд бол килограммжинд нь 1-1.5 мг-ыг хийгээд үргэлжилсэн тунгаар 1-4 мг-аар минутанд лидокаиныг зүрх судасны системийг дарангуулах нөлөөг нь ашиглаж эмчилгээний зорилгоор хэрэгэлдэг байна. За энэ дээр бол тухайн зөвхөн лидокаины хувьд энэ зүрх судасны систем дээр эмчилгээний зорилгоор хэрэгэлдэг эмүүдүүд бол брелокаин болон лидокаиныг тэмдэглэсэн байдаг. Гэхдээ клиникт илүү лидокаиныг илүү хэрэгэлдэг гэж үздэг. За зүрх судасны системд хизээ дарангуулал үзүүлэх үү? Төв мэдрэлийн системд хизээ дарангуулал үзүүлэх үү гэдэг нь болохоор концентрацийн зөрүүгэнд харуулж байна. За тэгэхээр энэ хэсгийн мэдээгүйжүүлгийн эмийн бодис судаснд концентрац нь ихсээд ирэхээр хэсгийн мэдээгүйжүүлэгч бодисын системийн хортлого гэдэг зүйлийг үүсгэдэг буюу local anesthetic systemic toxicity гэдэг зүйлийг үүсгэдэг байна. За энэхүү системийн хортлогын тархалт бол захын мэдрэлийн хоргийн 1000 тохиолдолд тутамд 0.4-өөс 1.8 тохиолддог. Энэ нь 2016 онд хийгдсэн Лиу нарын судалгааны үр дүнгээс авсан 2009-өөс 2014 оны хооронд 80,600 захын мэдрэлийн хоргийн дараа хэсгийн мэдээгүйжүүлгийн бодисын шалтгаан таталтын тохиолдол 0.4 харин зүрх согссон тохиолдолд бүртгэгдээгүй байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн байдаг юм байна. Хэсгийн мэдээгүйжүүлгийн бодисын системийн хордлого бол ихэвчлэн 50% нь мэдээгүйжүүлэгч эмчийн шалтгаанд, 39% нь мэслийн эмчийн шалтгаанд, 5.5% нь шүдний эмчийн шалтгаанд, үлдсэн 5.5% нь бусад шалтгаантай байдгаа гэж үздэг байна. Тэгэхээр хэсгийн мэдээгүйжүүлгийн эмийн бодисын яг системийн хортлого үүсгэж байгаа механизм нь бол натрийн сувгийг амидын бүлэг болон эфирийн бүлэг аль аль нь блоклно. За гэхдээ зөвхөн натрийн сувгийг энэ актив байдалд оруулахгүйгээр кальцийн NMD рецепторыг дарангуулах нөлөө үзүүлсэнтэй холбоотойгоор таталт болон зүрх судасны системийг дарангуулах нөлөө үзүүлээд байдаг байна. За бас нөгөө талаар хэсгийн мэдээгүйжүүлгийн эмийн бодис өөрөө төмөр нуклеус факторын үйл ажиллагааг дарангуулах нөлөө үзүүлдэг. Харин их концентрацтай, цуснд их концентрацтай болоод ирэхээр өөхний хүчлийг задралд оруулаад атафе болгодог карнитин гэж байгаа. Энэ карнитиний транслокацийг дарангуулах нөлөө үзүүлснээрээ атафег үйлдвэрлэлийг бас дарангуулах нөлөө үзүүлж байна гэж үздэг байна. Тэгэхээр хэсгийн мэдээгүйжүүлгийн бодисын системийн хордлогын эрсдэлт хүчин зүйл нь юу вэ гэхээр 4 сар хүртэлх хүүхэдд бол хэсгийн мэдээгүйжүүлгийн бодисыг зөөвөрлөдөг альбумины хэмжээ бага байдаг байна. Альфа-1 гликопротеины хэмжээ бага байдаг байна. Үүнтэй холбоотойгоор чөлөөт хэсгийн мэдээгүйжүүлгийн эмийн бодис ихсээд хордлого үзүүлэх нөлөө ихтэй байдаг. За мөн 79 наснаас дээш хүмүүст мөн альфа-1 гликопротеин альбумины хэмжээ буурсантай холбоотой яг ижил нөлөө үзүүлдэг гэж үздэг байна. Зүрхний дамжуулалтын алдагдaltaй, бөөрийн дутагдaltaй, элегний дутагдaltaй, жирэмсэн эсвэл карнитины дутагдaltaй, захын мэдрэлийн хоргийг судасчлалт ихтэй газар хийсэн гэх мэтчлэн эдгээр зүйлүүд нь эрсдлийг улам нэмэгдүүлдэг. Ялангуяа жирэмсэн хүн дээр бас анхаарах хэрэгтэй байна. Тэр нь юу вэ гэхээр
дааврын өөрчлөлтийн улмаас эсхийн мэдээжүүлгийн эмийн бодисын мэдрэг чанар нэмэгддэг. Альфа 1 гликопротеин бол альбумины хэмжээ бага байдаг учраас мөн чөлөөт эсхийн мэдээжүүлгийн бодисын хэмжээ ихсдэг байна. Жирэмсний хугацаанд кардиак аутпут ихсдэг учраас эсхийн мэдээжүүлгийн бодис тарсны дараа улам нэвчлэлт нь ихсдэг байна. За мөн жирэмсэн хүнд бол эфирийн бүлгийн эмийг тарихад хэрэглэхэд бол цусан дахь псевдохолин эстраза гэдэг энэ фермент бага бодиттой холбоотой аль болох эфирийн төрлийн эсхийн мэдээжүүлгийн бодисыг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. За энэ эсхийн мэдээжүүлгийн бодисын өөрийн системийн хордлого бол өөрөө эсхийн мэдээжүүлгийн бодисыг тариад түүнээс 15 минутаас дээш хугацааны дараа илэрдэг. За ялангуяа төв мэдрэлийн систем бол системд таталтын өмнөх үеийн шинж тэмдгүүд илэрхээс гадна зүрхний хэм алдагдах, ухаан санааны байдал муудах, амьсгал зогсох гэх мэтчлийн шинжүүд хүртэл илэрч болно. Зүрх судасны системд бол даралт буурах, брадикарди болох, зүрхний хэм алдагдах, коллапс болох гэсэн эдгээр шинжүүд нь түлхүү илэрдэг бөгөөд зүрх судасны системтэй харьцуулахад төв мэдрэлийн систем илүү мэдрэг. Тэгээд мэдрэлийн талаас бол 70% нь таталт өгдөг. Үлдсэн 10% нь бол нэг сэтгэл түгших байдлаар илэрдэг. Ухаан санааны байдал муудах байдлаар бол 7% нь илэрдэг гэж үздэг юм байна. За тэгэхээр энэ ластын үед авах арга хэмжээ гэж байгаа. Энэ арга хэмжээний үед бид нэр хамгийн түрүүнд эдгээр шинж тэмдгүүд илэрлээ. Эсхийн мэдээжүүлгийн бодис тарьснаас 15-аас дээш минут өнгөрлөө. Тэгхийн бол тусламж дуудана. Нэгдүгээрт, хоёрдугаарт интерлейпидийн кит буюу интерлейпидийн багц гэж байгаа. Энэ багцыг авчруулна. За тэгээ үндсэн 3 зүйлийг бодож авах хэрэгтэй. За эхнийхэнд бол амьсгалын замыг хамгаалах хэрэгтэй. За амьсгал дарангуйлагдсан уу, амьсгалын замыг хамгаалах хэрэгтэй. Хоёрдугаарт таталтыг зогсоох арга хэмжээ авна. Гэхдээ пропофолыг бид нэр их тунгаар бодохгүй, тунгаа багасгах хэрэгтэй. Эсвэл мидазоламыг бодох хэрэгтэй, пропофолыг бодох хэрэгтэй. Гэхдээ эдгээр нь өөрсдөө эдгээр эмийн байцууд улам нөгөө төв мэдрэлийн системийг, зүрх судасны системийг дарангуйлах нөлөө үзүүлдэг учраас маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. За амьлуулах тусламж үзүүлэх шаардлага гарсан, зүрх зогссон, амьсгалын зам бүлэрсэн ийм үед бол амьлуулах тусламжийн лавшруулсан тусламжийн багийг дуудах хэрэгтэй. Тэгээд эсхийн мэдээжүүлгийн бодисын шалтгаанд гэж үзэж байгаа бол липидийн эмчилгээг эхлүүлэх хэрэгтэй. За 20% интерлейпидийг болохоор зэрэг болюсаар кг/жинд 1.5 мл байхаар болюс хийдэг. Хэрвээ 70 кг-аас дээш хүн байгаа юм бол шууд 100 мл-ийг шууд урсгах хэрэгтэй 1 минутын дотор. За тэгснээр үргэлжлүүлээд бид нэр үргэлжилсэн тунгаар нэг кг/жинд минутанд 0.25 мл-ээр үргэлжилсэн тунгаар аавна. Тэгээд тухайн үнээ дахиад үнэлнэ. За үнэлэхэд бол төв мэдрэлийн зүрх судасны систем тогтворгүй байвал 5 болюс ийн. Кг/жинд 1.5 мл-ээр бодоод дахиад болюс ийн гэсэн үг. Харин үнэлэхэд гипотензи байх юм бол бид нар болюсаар кг/жинд бодоод хийсэн үргэлжилсэн тунгаар явсан гэдэг нь гипотензи үед болоод шингэний зөвшөөрлөг болоод өгнө. Дээрээс нь үргэлжилсэн тунгаар бид нар 2 дахин нэмээд 0.5 мл кг минутаар тооцож үргэлжилсэн тунгаар явна гэсэн үг. За энэ үед бол нөгөө вазопрессоруудыг аль болох бодохгүй байх хэрэгтэй. Вазопрессоруудыг аль болох болгоомжтой хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Даралт унлаа гэнгүүт бид нар вазопрессорыг бодохоос илүү яг эсхийн мэдээжүүлгийн эмийн бодисын шалтгаан системийн хортлого болж байна л гэж үзэх юм бол интерлейпидийг бодно. Хэрвээ вазопрессорыг хэрэглэх юм бол бид нар судас агшаах, улам эсхийн мэдээжүүлгийн бодисын концентрацийг улам нэмэх юмнуудыг хийгээд байна л гэсэн санаа юм байна. За харин зүрх судасны систем тогтвортой байвал үргэлжилсэн тунгаа 10 минут үргэлжлүүлнэ гэсэн үг. Тэгээд 12 цаг амин үзүүлэлтийг хянах, байнгын хяналтанд 12 цаг хянах хэрэгтэй байдаг. За интерлейпидийн дээд том бол кг/жинд 12 мл байдаг.
байх нэ. За их сурвалжийг болвол ерөн түлхүү Handbook of Local Anesthesia буюу энэ 5 дахь эдишний номноос авсан. Тэгээд Миллерийн номыг барьж ашиглалаа. За анхаарал хандуулсанд баярлалаа.